За 8 цаг боллоо. Бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За тэгэхээр хотод гэсний тэрэн дотроо хотоодтой холбоотой бид нэр мэдээлэл зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа. За бид нэр одоо энэ сарда бол одоо хотоодтой холбоотой сэдвийг яг ингээд онцлож ярина. Энэ 1-р сарын одоо сүүлчээс 2 сарын 10-д хүртэл бид нар дандаа хотоодтой холбоотой сэдв яриад. За дараа нь бид нэр элэг гцөөс за тэгээд сөөргөө гэдэг ингээд сурал байдлаар мэдээлэлүүд хүргээд явчихнаа. За тэгээд группээр бид нар энэ өнөөдрийн вебинараар өөртөө холбоотой асуултаа асуугаад хариулт аваарай гэсний дагуу яг одоогийн байдлаар бол 40 хүмүүс асуулт бичсэн байна. За тэдгээрээр энэ л яриад явчихна. За тэрний өмнө бол эхлээд би удирдгал болгоод бас ер нь бол хотоодтой холбоотой нэг анхан шатны ойлголтыг өгчий гэж бодож байна. За тэгэхээр бидний хотод бол хоол боловсруулах замын хамгийн эхний шатанд хоолыг боловсруулдаг юм чухал үүрэгтэй эрхтэн. За тэгэхээр энэ хотод гэдэг энэ эрхтний үйл ажиллагаа нь бидний өдөр тутамдаа идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн эм бэлтгэл эдгээрээс бол маш их хамаардаг. За тэгэхээр нэг талаас бол бид нэр ууж идж байгаа энэ бүхнээр бол хотоодоо бага хэмжээгээр за зарим хүмүүсийн хувьд бол гинтийн хүчтэйгээр зочроодог. За тэгээд өрөвсүүлдэг. За гэхдээ хотод нь бол өөрөө байглаас өөрийгөө хамгаалдаг юм хүчтэй хамгаалалттай байдаг. Баргийн зөвлөгөө гэмтэд байхааргүйгээр өөрийгөө хамгаалдаг юм хүчтэй систем бол ажиллаж идэг байгаа. За тэгэхээр энэ хоёрын хооронд одоо хотоодыг өөрийг нь хамгаалагч, хотоодыг гэмтэж зочроогч хоёрын хооронд өдөр тутамд бол байнгын ийм тэмцэл явагддаг. Одоо нэгсэндээ байнгын тулаантай байдаг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ таны хотоод өвчлөөд байгаа бол таны энэ хотоодны хамгаалалтын тал нь дийлдэд. За ерөнхийдөө өрөвсүүлж зочроож байгаа тал нь дийлсэн л гэсэн. За тэгэхээр энийг бол эргээд буцаад бид нөхөн төлжүүлэх бүрэн боломжтой. Ягаад тэгэхээр хотоод бол маш сайн нөхөн төлждөг юм эрхтэн. За одоо чинь танд хотоодны янз бүрийн шалбархаа улаалт өрсөл байлаа гэж бодоход эдгэх хугацааг нь харах юм бол за ерөнхийдөө өнгөн тийм ээ одоо гэмтлүүд баг зэргийн улаалтууд бол ердөө 3-7 хоногийн дотор бүрэн эдгэх боломжтой. За тэгэхээр та энэ хугацаанд бол хотоодоо нэгдүгээрт хамгаална. Нөгөө талаас бол хотоодыг өрөвсүүлж байгаа тэр шалтгааныг нь бол арилгах хэрэгтэй. Тэгжээж таны хотод бол ерөнхийдөө өнгөн давхарга нь 7 хоног дотор л эргээд буцаж хэвэн болдог. Одоо та жишээ нь гараад нэг өнгөцхөн одоо нэдрээд юунд одоо үрээд юм уу улаалгацсан байлаа гэхэд тэр чинь ингээд хэдхэн хоногийн дараа гэхтэл идэгчдэг. Яг тэрнтэй адилхан л хотоодны өнгөн учир давхаргадах улаалтууд бол маш хурдан идэх боломж байдаг. За хотоодныхоо арай жоохон гүн рүүгээ ороод сас давхаргалууга гэмтээд ирэхээр бид энийг бол хотоодны өрөвсөл гэж хэлээд. За энэ хотоодны өрөвсөл хэрвээ хөнгөн байна уу, хүнд байна уу гэдгээс хамаарат ер нь 1-3 сарын хугацаанд бол ерөөхдөө бүрэн идэх боломжтой. Тэгэхээр хотоодны хурц өрөвсөл бол ер нь бол та дэглэн бариад өөрийг нь хотоодоо нөхөн төлжүүлж чадах юм бол 3 сар дотор бол бүрэн идэж болно. За доошо гүн рүүгээ бүр одоо хотоодны салсын доодох давхарлуугаа хэрвээ гэмтээд хотоод шалбархаа үүсчихсэн байх юм бол за эмчилгээ хийлгээ та нэг дэглэн барих хугацаа бол ерөнхийдөө 2-6 сар гэж үздэг. За бүр булчин давхарлуугаа гүн рүү одоо гэмтсэн бол за тэр гэмтэл нь хэр гүнд байна гэдгээс хамаарат 6-аас 12 сарын дотор бүрэн төлжих боломжтой гэж үздэг. За тэгвэл хотоодны шархлаад үрслийн хувьд идэх хугацаа нь ер нь бол дэглэн барьж чадах юм бол яг ийм одоо дунджаар хугацаагаар идэж болох нэ. За хэрвээ таны энэ өвчлөл үрсэл аргашаад байх юм бол энэ бол илүү гүн одоо гэмтэл үүсэхээс гадна яг хотоодыг өөрийг нь бүтээж идэг дээр булчирхаанууд гэж үүдэг. Тэр булчирхаанууд нь хэрвээ гэмтчих юм бол харин асуудал бол нэлээд яригтай болно. За тэгээд тэр одоо тохиолдолд бол идэвхтэй хугацаа нь бол илүү урт 2 жил, 3 жил, магадгүй 5-10 жилч болж болно. За тэгэхээр танд бол хотоодны ямар асуудал байна гэдгийг та одоо тодруулахын тулд мэдээж хотоодоо дурандуулна. Тэгэхээр хотоодны дуран хийхэд бол эмч таны яг хотоодны аль хэсэг дээр ямар хэмжээнд одоо эсийн төвшөнтэй гэмтэл байна уугүй гэдгийг ерөнхийдөө үнэлдэг. Тийм учраас хотоодны дуран гэдэг бол ерөөсөө хотоодны өвчлөлийг орчлох алтан стандарт гэж явдаг. За тэгэхээр та хэрвээ зовир өгөөд хотоод өвдөөд байгаа бол дурандуулаарай гэж бас зөвлөж хэлмээр байна. За ерөнхийдөө хотоодны тухай одоо товчхон яриул юм байна. За хүмүүсийнхээ асуултанд хариулаад явъя. Тэгээд эргээд шаардлагатай бол бас зарим зүйлсийг бол яриад явчих. За энэ дээр нийтдээ ирсэн асуултууд. За энэ инх Ринцэн гэдэг хүн хотоодны дурангийн зураг явуулсан байна.
За ерөнхийдөө бас нэг юм ойлгох хэрэгтэй. Ер нь бол зөвхөн ганцхан хотоодны дурангаар таны хотоодод асуудал юунаас болж үүссэн байгаа, эргээд түүнд одоо ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хэлэх нь бол өөрөө учир дутагдaltaй. Яагаад тэгэхээр хотоод чи өөрөө тусдаа ингээд ганцаараа салангаад ирэх юм биш. Бидний дээрээ байгаа улаан хоолойтойгоо доороо байгаа 12 3 гэж за мөн хоол боловсруулах гэдэг утгаараа одоо бусад хоол боловсруулдаг эрхтнүүд болох цэцний хүүдээ, нойр улчирхай, за тэгээ элэг гэдэс гэдэг эдгээр эрхтнүүдтэй холбоотой уялдаатай ажилладаг учраас бусдаас нь тасалж аваад зөвхөн дурангаар нь одоо танд яг ийм асуудал үүссэн байна гэж хэлэх бол боломжгүй. За энэ хүний хувьд болохоор өөрөө хотоодны дурангийн эмчийн тавьсан дүгнэлтийг нь тавьсан байна. Тэгээд бас зовоороо бичвэл илүү одоо ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг нь илүү тодорхой болох байх. За гэхдээ яг эндээс харъя те. За 55 настай эмэгтэй байна. За хотоодод дурандуулахад бол улаан холоон дээр хэвийн гэжсэн байна юм чинь. За хотоодн дээр болохоор хотоодны тархмал улаалт нэлээ их улаалттай. Яагаад тэгэхээр энэ diffuse redness буюу хотоодны улаалтны үнэлгээн дээр Киото үнэлгээ гэж байдаг. Энэ үнэлгээн дээр болохоор 2 гэдэг үнэлгээ тавьсан байна. За тэгэхээр энэ тоо юг харуулдаг вэ гэхээр хэрвээ 0 байх юм бол улаалтгүй. 1 байвал бага зэргийн улаалттай, 2 байвал их улаалттай гэж үздэг. Тэгэхээр энэ хүний хувьд бол улаалт ихтэй юм байна. За тэгээ хотоодны шүүс булангартай гэсэн байна. За тэгэхээр бол бас хотоод хоол боловсруулаад яг ингээд хотоод бүрэн хоосорч чадах байгаа учраас магадгүй урд өдрийнх нь идсэн хоолны үлдэгдэл байж болно тийм ээ. За тэгээд мэдээж энэ дээр болохоор хотоодны хатангаршил байж таарах нь. За тэр нь болохоор хотоодныхоо энэ нуулуур гарах хэсэг болон энэ их биеийн зарим хэсгээр хатангаршилтай гэсэн онц тавигдсан байна. За тэгээ ер нь бол нэлээ их ийм одоо шугамн улаалтууд, янз бүрийн улаалтууд ихтэй юм байна. За 12 хуруугц болон улаан холоон хэвийн гэсэн ийм дүгнэлт тавьсан юм байна. За хеликобактери ийм уус юм байна энэ хүн. За тэгэхээр энэ хүний хувьд бол зовир нь юу байгааг би мэдэхгүй учраас ерөнхийдөө дурангийн тавьсан зургийн хувьд бол дүгнэлтэн дээр нэг иймэрхүү зүйл хэлмээр байна. За Ганбаатар Балармаа гэдэг хүн хотоодны хатангаршил ихтэй ямар эмчилгээ хийх вэ гэсэн байна. За тэгэхээр хотоодны хатангаршил саяны энэ дурангийн зурган дээр ихэд жишээ нь C3 гэд үнэлгээ тавьсан байна. Тэгэхээр таны хувьд хотоодны хатангаршил хэр зэрэг байна гэдгээс хамаарна. Дээр нь хотоодыг хатангаршуулж байгаа шалтгаан нь олон шалтгаантай. Тэгэхээр яг ямар шалтгаанаас болж хотоод хатангарч байгаа гэдгээ мэдчих юм бол эмчилгээг нь хэлэхэд бол илүү хялбар болдог. За тэгэхээр хотоодны дурангийн зурган дээр нь одоо эмч нь юу гэж бичсэн байна. Тэрийг бид нар руу ирүүлчихвэл бас илүү дэлгэрэнгүй эмчилгээний зөвлөгөө авч болно. За ер нь бол хотоодны хатангарчлалыг эмчилдэг эм гэж бол байхгүй. Энийг бол ер нь хүн өөрийнхөө өдөр тутмын хийж байгаа зан үйлдэлүүдээрээ одоо өөртөө хөвшүүлсэн дадлаараа за идж байгаа өдөр тутам амрууга хийж байгаа, ууж байгаа тэр бүхнээрээ л зохицуулна. Тэгэхээр хотоод хатангарсан гэдэг нь өөрөө нэг өдөр нэг сарын дотор үүсдэггүй. Хамгийн багадаа л энэ чинь 5, 10, 20, 30 жил гээд хүртэл хотоодыг гэмтээдсэн байдаг учраас тэр гэмтээгээд байгаа шалтгаанууд бас таньж мэдээ. Тэрнээс эхлээд хамгийн түрүүнийхээ алхмыг авна. За хотоодоо гэмтээгээд нөгөө талд нэмчлээ гэдэг бол үр дүн бол байхгүй. Тэгэхээр шалтгаанаа олох хэрэгтэй болно. За давааны нямц гэдэг хүн хоолой дээр юм тэглээ заримдаа цээжэр хүндүрлээд их зовиртой байна. Юу хэрэглэх вэ? Зөвлөгөө өгөөч гэж байна. За өөрийнх нь бичсэн зовирыг нь хэрвээ үндэслэх юм бол энэ хүн сөөргөөтэй байна гэж хэлж болохоор байна. Ер нь бол цээжэр хүндүрлэх гэдэг маань улаан хоолой нь доотлын хэсгээр бол ерөнхийдөө шахлаад үргэлжлэлтэй үед бол цээж хүндүрлж байгаа юм шиг зовир мэдрэгддэг. За хоолой руугаа тэглэж байгаа бол энэ бол тэр одоо хотоод гисэндх агуулгах тухайн хоол боловсруулах шүүрлүүд нь бүр дээшээ ам хүртэл очдог л гэсэн. За тэгэхээр сөөргөний талаар өнөөдөр би ярих байгаа. Тэгэхээр бид нэр хотоодны холбоотой групп учраас тэгэхээр хэрвээ та яг өөртөөгөө холбоотой сэдвийг хүлээж авах бол бид нэр 4 сард явуулна. За хэрвээ тэр хүртэл одоо боломжгүй хүлээх боломжгүй бол манай төв дээр хүрээд ирж болно. Бид нар танд зөвлөгөө өгч болно. Цэцэн дэмбэрэл ням дэлэг нойрлцохаа цус зэрэг өвдөх юм яаж хэмжлэх вэ гэж байна. За тэгэхээр бас л өнөөдрийн сэдв биш учраас би энэ сэдвийг орхитуулъя. Зүгээр танд хамгийн ихний зүгээр авах арга хэмжээ юу авах вэ гэхээр ер нь бол хоол боловсруулах хамгийн гол үйлдвэрүүд чинь гажиг үүссэн байна. Тэгэхээр энийг хэвэн болгохын тулд та идж байгаа хоолол засна. Тэгэхээр та хотоод гисэндээ аль болохоор одоо бага цочроо өгөх тэгээд зөөлөн чанартай хотоод гисэнд амархан шингэж болох тийм хоолнуудаа идээд эхлээрээ. Буурал янз бүрийн шарсан хуурсан хотоод гисийг цочроох тийм хоолоо багасгаад үзээрэй. За энэ дээр хоолой дээр юм тэглээд түрүүний хэлсэн сөөргөө за энэ би хариулцсан те. За энэ туяа гэдэг хүн хотоодны дурангийн зураг явуулсан байна.
За энэ дурангийн зурган дээр харахад юу харагдаж байна гэхээр за бүтэн зургаад тавиагүй нэгдүгээр хоёрдугаар дүгнэлт нь харагдаж байна. Нэмчийн бисэн дүгнэлтийн тал харсныг нь харахад бол эм чинь 3 сарын дараа давтан хотоодод орондуулах гэсэн байна. Тэгэхээр энийг үзэх юм бол ерөнхийдөө хотоодон дээр шарах шалбархай байх магадлалтай. Тэгэхээр хотоодон дээр шарахтай байгаа тохиолдолд эмч бол ерөнхийдөө ойрхон орондуулахыг зөвлөдөг. Тиймгүй тохиолдолд бол ерөнхийдөө 6 сар, 12 сар, 2 жил гэх мэтчлэн хугацаа тавьдаг. Тэгэхээр энэ дээр тавьсан эмчийнх нь өөрийнх нь follow up гэдэг нь болохоор давтан дурамдуулахыг хэлээд байгаа. 3 сар гэхээр ер нь бол шарахтай юм шиг байна. За тал харагдаж байгаас нь харахад бол сөөргөтэй байна. За сөөргөө бол ерөнхийдөө шахлаад өрөвсөл үүсчихсэн байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол сөөргөн зовирууд илэрдэг байж таарах гэж байна. Насны хувьд бол залуу хүн байна. Тэгэхээр ер нь нэлээд эртнээс л хотоодгдсны нэлээд архаг өвчлүүд үүссэн байна. Тэгэхээр даруйхан арга хэмжээ аваарай. За хотоодн дээр болохоор хотоодны гарах хэсэг дээр нулуур дээр гэж ах шиг байна. Энэ хаагдсан хэсэг дээр хавтгай шалбархайтай гэсэн байна. За тэрний хэмжээг нь болохоор 0.3 см гэсэн байна. За цусны сөөргөө бол нэлээ их байгаа юм байна. Өөрөөр хэлбэл эзнээс хотоод руу цус орж ирж байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг гэхээр танд цусны асуудал байна гэсэн үг тийм. Нэг бол та цусны чулуутай, ургацлагтай, цус нугларалттай, цусны өтгөрөлтэй юм байгаа. За энэ тохиолдолд бол ерөнхийдөө хотоод руу цус орж ирээд тэгээд орж ирж байгаа хэсгээр хотоодоо гинтээс аргаад тэр хэсгээр шарах шалбархай үүсдэг. Тэгэхээр таних бол цусны сөөргөнөөс үүдэлтэй ерөнхийдөө хотоод шархлаа үүссэн байх. Ийм өндөр магадaltaй юм байна. За энэ тохиолдолд бол бид нэр шахны эсрэг хүн сэргээл эмчилгээ хийдэг. Дээр нь хоолны бол нэлээд тууштай барина. За тэгээд түрүүн би ихэнд харуулснаар ерөнхийдөө хотоодны шалбархай бол хотоодны салтын доод давхаргад гэмтэл явж байгаа учраас эмчилгээ бол ерөнхийдөө тасралтгүй 3 сар хийх ёстой гэдэг. Тэгэхээр тэр 3 сарын хугацаанд эмчилгээ хийснийхаа дараа дахиад хотоодод дуурандуулаад нөгөө үүссэн гэмтэл нь идэгсэн байна уу гэдгийг үзүүлэх ёстой шүү. За тэгээ энэ дээр ганцхан хотоодны асуудал биш. Давхар одоо цусны сөөргөө байна. Тийм учраас давхар бас тэр асуудлаа зохицуулах шаардлагатай. За ариун жаргал. За сөөргөө хеликобактертай хотоод баг зэргийн шарахтай гэж байна. За тэгэхээр ер нь бол сөөргөө бол дангаараа үүсдэггүй. Сөөргөө бол дандаа хотоодны асуудалтай хамт явж идэг. Тэгэхээр хотоод шарах үүссэн тэр шархаа эдгэх хэрэгтэй. Тэгэхээр шарахыг үүсгэж байгаа шалтгаан нь нэг нь бол мэдээж хеликобактер бол маш том шалтгаан болно. Гэхдээ давхар таны өөрийн амьдралын хэм маяг, за тэгээд тоол боловсруулах бусад эрхтнүүд нь ямар ажиллагаатай байна гэдэг бол бас их чухал. Тэгэхээр энэ дээр бол та бактерийн эсрэг эмчилгээ хийлгээд дээр нь шахны эсрэг эмчилгээ хийх шаардлагатай. Тэгэхээр манайдар бол яг энд чиглэсэн эмчилгээнүүд бол хийгддэг. Тэгэхээр тэр нь болохоор эмгүү эмчилгээ байгаа. Тэгээ би энэ дундуур нь бас танилцуулаад явуулъя. За атхан гэдэг хүн болохоор хеликогийн дөрвөлсөн эмэнд дасал болсон бол яаж арилгах вэ гэж. За энэ асуултанд би хариулахын тулд за энэ дээр слайдаа солиод явъя. За энд орж ирсэн хүмүүс маань чат бичиж эхэлсэн байна. За энэ дээр нэртэй хүн болохоор за хеликобактер байсныг 10 дугаар сард антибиотикаар устгасан боловч хэвтгэхээр хотоод хорсдог хിവэрэ байгаа. Одоо үүнийг яаж эмчлэх вэ гэж байна. За энэ дээр флора гэдэг хүн болохоор хеликобактер гарсан сас бүрхүүлийн улаалттай гэсэн дурангаар ямар хоолны дэглэм барих вэ? Зүгийн баал ногоо сайн уу? Хоол итгэхэд гиз дүүрээд байгаа гэж байна. За асуултын хүлээж авлаа. За ерөнхийдөө бол антибиотик эмчилгээ хийлгэсэн юм байна. За тэгэхээр саяны хоёр хүний асуулт болон энэ группээр тавьсан ариун жаргал гэдэг энэ хүмүүсийн асуултанд нэгтгээд би хариулахын тулд та нарт нэг слайдыг харуулъя. За түрүүн би бас хальт дурдаад өнгөрсөн хотоодыг өрөвсүүлэх цочрогч, хотоодыг хамгаалагч гэдэг энэ хоёрын хооронд байнгын тулаан явдаг гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр тэрний дагуу бол энэ цочрогч өрөвсүүлэгч нэг том шалтгаан болохоор мэдээж хеликобактер. За түрүүн би бас хальт дурдаад өнгөрсөн хотоодыг өрөвсүүлэх цочрогч, хотоодыг хамгаалагч гэдэг энэ хоёрын хооронд байнгын тулаан явдаг гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр хеликобактерийн дөрвөлсөн эмчилгээ хийлгээд таны бактери бол бүрэн устаагүй байгаа. За устсан ч гэсэндээ тэр бол нэг айхтар одоо үлдсэн бактериуд нь бол ерөнхийдөө мутацид орчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд бид нэр яг уу гэхээр ерөнхийдөө хамгийн гол нь хотоодоо бас давхар хамгаалж явах хэрэгтэй болно. За тэгэхээр нэгдүгээрт бол бид нэр хотоодыг өрөвсүүлэгч тэр зүйлсийг таньж мэдээ тэр зүйлсээ аль болохоор хэрэглэхгүй тэр бүхнээс ангижрах хэрэгтэй. За тэр нь юу гэдэг вэ гэвэл ихэнхдээ л танаас өөрөөс хамаарна. Магадгүй таны уудаг янз бүрийн эм бэлтгэл байж болно. За мөн таны идэж ууж байгаа хоол хүнсэнд те хотоодыг өрөвсүүлж байгаа тэр зүйл байвал тэдгээрийг одоо багасгах хэрэгтэй болно. За тэр бол ингээд нэглээд явах юм бол маш олон хүнсний бүтээгдэхүүнүүд болон бусад зүйлсүүд ордог учраас энийг ярина гэхээр одоо бүхэл нэг хичээл болдог.
За тэгэхээр ерөнхийдөө бол аль болохоор л хотоодыг зочроодог хүнсний бүтээгдэхүүн уудаг хүнд тэдгэрийг хэрэглэхгүй болно гэсэн. За хоёрдугаарт нь бид нэр яах ёстой вэ гэхээр хамгаалах ёстой болно. Ерөнхийдөө хотоод бол өөрийгөө хамгаалдаг. За тэр хамгаалалт нь ерөнхийдөө муудсан гэсэн. Тэгэхээр хотоодыг хамгаалдаг хамгийн анхны хамгааллын давхар одоо тэр арга нь болохоор хотоод өөрөөсөө юм салслаг тийм бодис ялгаруулдаг. Тэрийг нь хотоодны салс гэдэг. За тэр салс нь ерөнхийдөө бага ялгардаг хүмүүстэр бол хотоод амархан дэмтээд байдаг. Тэгэхээр тэр салсыг сайн ялгаруулахын тулд та яах ёстой вэ гэхээр нэгдүгээр маш сайн өдрийнхөө уух ёстой шингэний хэрэгцээг бүрэн хангаж явах ёстой. Ягаад тэгэхээр тэр хотоодыг хамгаалдаг салслаг давхаргын одоо 90% нь бол уснаас тогтдог. Тэгэхээр та ус шингэн багуудаг байх юм бол тэр хотоод хамгаалалтын салстаа сайн үүсгэж чадахгүй болно шүү дээ. За дээр нь хоолоо идчих байхдаа ингээд маш яарж иддэг, багж ажилдаг ийм хүмүүсийн хувьд бол тэр хотоодыг хамгаалдаг салслаг бодис нь хангалттай ялгарахгүй. Тэгээ хотоод сайн салсан ялгараагүй үед нь хоол идчихэнгүүт хоолыг боловсруулдаг хүчил нь ялгараад тэгэхээр тэр хүчил нь өөрийнхөө хотоодыг өрөвсүүлээд цочроогоод шархлуулаад ингээд явцдаг. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй болно. За дээр нь хотоод бол өөрөө маш юм хүчирхэг булчинтай учраас тэр булчингууд дээр ирэх цусан хангамж хэвээр муу байх юм бол хотоод ингээд гимтсэн ч гэсэндээ эргээд буцаж түлжиж явах хэрэгтэй. Тэр түлжилт явагдахын тулд цусан хангамж маш сайн очиж явах хэрэгтэй. Гэтэл хэрвээ та сайн одоо юу яадгүй тийм хотоод нь одоо сайн одоо цусан хангамж очтгүй байх юм бол энэ нь юунд хүргэдэггүй гэхээр хотоодны үүссэн байгаа өрөвсөл шарх шалбархаанууд нь эдгэж чадахгүй юм байдалд хүрдэг. За дээр нь одоо бидний хотоод буцаж нөхөн түлжөөд гэмтсэн байгаа одоо хеликобактери эмийн эмчилгээ хийлгэсний дараа эмийн үйлчлэгээр бас тэнд бол ингээд сүрэг гаж нөлөө үүссэн байдаг. Тэрийг нь арилгахын тулд та шимт хичээлийн маш сайн шимт хичээлтэй хоол идэх хэрэгтэй. Тэгжээж тэр хотоод бол буцаж сэргэж төлждөг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хотоодыг зэрэгцүүлэн эмчилнэ гэсэн үг. Та өрөвслөөд арах нь байна, хотоодоо хамгаалах нь байна, хотоодоо шимт хичээлээр хангаж цусан хангамжийг нэмэгдүүлэх юм. Тэгэхээр эдгээрийг зэрэгцүүлж явсан тохиолдолд таны одоо энэ хотоодгийн хэвийн байдалтай орох юм боломжтой болно.